Юуны төрөнд шинээр томилогдсон танд ажлын амжилт хүсье. 新しく着任させていただきおめでとうございます。Нэгдүгээр Yokohama хотод болсон Asian Smart City Conference-д оролцоод Yokohama хотод City to City хамтын ажиллагааг эхлүүлж Азийн хөгжлийн банкны төсөл хөтөлбөрт хамрагдахаар арга хэмжээнд оролцсон. Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн яам, Японы улсын эдийн засгийн яам хоёр хамтарсан төрийн хөгжлийн түвшлийн талаар эдийн засгийн форум хийн. Тэн дээр Улаанбаатар хотын төслийн боломж, Японы улс ямар төслүүдээр Японы бизнесэнд хөрөнгө оруулалт хийх боломжтой талаар танилцуулга хийнэ. Японы улс JICA болон ADB-гээр дамжуулан Монгол улсад хамгийн их буцалтгүй тусламж хөрөнгө оруулалт хийдэг. Ялангуяа одоо сүүлд болсон шинэ олон улсын нисэх бодлыг бас өргөхдөх 1 тэрбум доллараар зээл урт хугацаатай зээл өгч өргөдөх ажил бол Монгол улс Японы улс хоёрын хооронд бол засгийн газрын хооронд бол яриа хэлцээр эцэлэгдсэн. Одоо хэрэгжих шатлуу орж байгаад бол та бүхэнд бол талархаж явдаг. Шинэ хүннүү нисгүүд бол Улаанбаатар хотын одоо хөгжилд маш чухал ач холбогдолтой олон улсын транзит зочдууд болон өргөжүүл бид нар цаашаа явахаар төлөвлөж байна. また、あそこの3つの点で今回の東京また横浜出張の理由となっております。また、日本国はJICA 経由とアジア銀行開発銀行経由でモンゴルまたウランバートルの開発に大変手伝っており、それで感謝しております。あとはもう今からも続いて新ウランバートル空港の拡張のプロジェクトも今からも進んでおり、いろいろ調査もさせており、大体1500億円くらいのプロジェクトになりそうな情報をいただいております。で、それ新空港の拡張と新空港の周辺をのベースにさせて、フンヌ市というサテライト市を作ろうとして計画させております、プランは。で、それでその市はロジスティックセンターとかも、あとは国際のトランジットのリージョンになれる可能性が高いというところで、今からも国際ホテルも作りましょうという計画もさせております。За энэ нисгууд нь бол Улаанбаатар хотын эдийн засаг бөгөөд Монгол улсын эдийн засаг маш өндөр ач холбогдолтой. Дээрээс нь манай энэ шинэ нисгуудлаас Улаанбаатар руу хөнгөн галт тэрэг татах төслийг бол хийх барьж байгаа төслийг бол Японы улсын засгийн газар маш их дэмжиж сонирхож байгаа бол илэрхийлээд явж байгаа. Үүнд нь бол бас Улаанбаатар хотынхоо нийт иргэдийн өмнөөс Улаанбаатар хотод хамгийн хэрэгтэй олон улсын шатанд гарахын дид бүтцүүдийг одоо нэг өнгөлтөө зээлээр барьж байгуулж байгаа дэр бол бас талархаж байгаа илэрхийлэл.